Зүүн баруун нөхдөд нэг бол баруун хажуу савтай. Дасгалжуулагч алчуур шидчихлээ шүү дээ. Харин яг өмнө одоо тоглоом хөлтийн нас тоглож байгаа бол яг юу хийх гэж байгаа гэдэг тийм. Тоглоход амар хэцүү лээ. Тэгээ ямар ч хугацаанаас болгож авлаа өрсөлдөгч. Баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн тулааны гайхамшигтай нэг ялагч сая өнгөрсөн 4 сард дэлхийн аварга болсон тамирчин бэлтгэл үнэхээр сайтай байгаа юм байна тийм ээ. За бэлтгэл бол ерөнхийдөө гайгүй байгаа. За өнөөдөр бол учраагаа буулгаж авсан. За дараагийн учраа ер нь хинтээ таарваа. Дараа нь клуб ихээ одоо нэг бархасууд гээд дүүтэйгээл таарчлаа. Ямар ч сан тэгэл дүүтэйгээ тоглохоор болчихлоо шүү дээ. Тэгээ одоо хоёулаа цог бэлтгэл хийнэ шүү дээ. Бид нар ч бүгд л одоо нэг газар бэлтгэлээ сургуультай цуг игээл нэг нэгэндээ бэлтгэл хангаалтай. Тэгэл яг багаараа яг бэлтгэл сургуультай игээд явдаг байгаа. Ерөнхийдөө нэг нэгнийхээ бас тоглолтын мэдэн те. Манай улаанаач наваг бас мэдж байгаа бол улаанаа битэр ч бас бэлтгэлээрээ байн нэг харж яадаг те. Тэгээ одоо хоорондоо тулд болсон юм чинь хоёр тийшээ харчаал бие биенээсээ бас юм humаа нуугаад бас нэг ганц хоёр өшгөлтэй ингээд эсвэл одоо бэлтгэл дуусны дараа сэмээрх үлдэж байгаа энэ төр хийх үү? Тийм одоо боломж л байхгүй. Бид нар нөгөө зааландаа байлцсан байгаа л да. Манай холбооноос Чон корпорац бидний бас хоол үнтэй бүх юмыг дагаад ингээ зааландаа байрлуулад бэлтгэл сургалт эрчимтэй хийж байгаа. Яг хөө одоо энэ тэмцээн чинь нэг нь ялж нэг нь ялагдгаас байна шүү дээ. Зүгээр тэгэл дүүтэйгээ сайхан тоглол. Дүүдээ за яшигдөө би одоо дэлхийн аварга юм чинь дүүдээ бас нэг удаа боломж олох гэдэг яшиг хожигч идэ гэсэн юм толгойд чинь бодогдчих юм. Тиймэрхүү юм гэхдээ нэг бодогдохгүй нөө. Спорт чинь тэгэл угаасаа энэ бэлтгэл сургалт хийж байгаа урагшаа ялахын төлөө угаасаа тий бэлтгэл сургалтын тийм учраас хүчтэй нь ялна гэсэн үг тий. Тэгж ойлгож болно. Тэгсэн санамсаргүй байж байгаад нэг савсангаар орж ирээд чамайг унахчих юм бол одоо дараа нь дүүдээ очиж чи яагаад намайг унахчих юм бэ энэ гэхгүй юм байна. Гүү тийм юм байхгүй шүү дээ. Ерөнхийдөө энэ одоо энэ кикбокс энэ K1 энэ экстрим спорт те хин чинийгээ өшгөлөө зөхиод унахчих тийм болцоо бол байгаа те Монгол хүмүүс ерөнхийдөө тийм зодоонч те цаанаасаа байглаасаа ер нь тийм кикбоксing тийм төрөлд бол ер нь зодтолдох тийм ирээдүйтэй хүмүүс байгаа те яс сайтай ер нь төвчээртэй тийм хүмүүс. Тэгэхээр өрсөлдөх тамирчнаа бол бас ч л хийж болохгүй болгоомжтой тийм л тоглох хэрэгтэй. За амжилт хүсье. За баярлалаа.
За манай тэмцээний ивент итгэгч S Outlets брэнд хувцсны дэлгүүрээс манай нэвтрүүлэгт амжилттай оролцсон тамирчидаа гарын бэлэг гардуулж байгаамаа. За мөн Ingram англи хэлний сургалтын төвөөс таны хэрвээ англи хэл сурахыг хүсэх юм бол 20% хөнгөлөлтөөр суралцах эрхийн бичгээр бас урамшуулж байгаа юм шүү. За ингээд дараагийнхаа тулаануудад амжилт гаргаарай. Энэ спортоор үр дүнтэй сайн хичээлээрэй. За баярлалаа. Мишель клубын тамирчин Шижир Эрдэнэт өнөөдөр раунд нэвтрүүлгийн эхний тэмцээнд ялалтай байгуулсанд нь баяр хүргэе. Тэгээд нэг сарынхны ургийг бэлгэлж байна. Баярлалаа. Цаашдаа тэгээд ашиглаа те. Мишель кикбокс төвийн бүх тамирчдаас бүгдэнд амжилт. Та нар бол үргэлж манлай гэж бодно те. Тэгээд бас дасгалжуулагч Алтан бүр багштай хязгаар их баярлж явдаг шүү. Багшаа хөндлөж явдаг. Баяртай. Амжилт хүсье. За баярлалаа. Раунд реалити шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож байгаа Монголын шилдэг тулааны спортын тамирчидаа бүх ард түмнийхээ нэрийн өмнөөс амжилт хүсье. Раунд. Ноёдын унаа сэтгүүл шинэ